энэ туулын хурдны зам төсөл маань угаасаа тий төвжирлийг шийдэхгүй байхгүй да. Энэ чинь тэгээд нэг Улаанбаатар хотын хамгийн урд хэсгээр туул голынхаа голдролоор явдаг. Тэгээ хотын төвийн төвжирэлд огт хамаагүй ийм өндөр үнэтэй төсөл хэрэгжүүлж байгааг бид нар эсэргүүцэж байгаа. Энэ төслөө болооч эсвэл тараас нь өөрчлөж гэж шаардж байгаа байхгүй. Яа тэгэхээр энэ чинь одоо тий 33 км одоо километрийн 70 тэрбум төгрөг. За зарим гүүртэй газараа 150 тэрбум төгрөг шүү. За маш өндөр өртөгтэй шийдэл байгаа байхгүй. Тэгээ голынхаа голдрол дотор тэгээ энэ машинаас гарч байгаа утаа түлш тий тос. За тэгээд нэг наклаатны тоосон зэрэг ингээд бүгд хүнд элементийн хаягдл маань тэгээд суул гол руу шууд унах нь шүү дээ. Энд чинь байж болохгүй асуудал байхгүй да. Тэгээд эн чинь нөгөөсө төвжирэл нэмэргүй ингэж мөнгө зарж ирсний орно. Энийг яг хүн ам төвлөрсөн хойд хэсгээр зам зүгээр газрын төвшөнд хийлтэй. Хүмүүсийн айлын гэрийн хашааг худалдаж аваад нөхөн төвлөрийн угаад зурус газраараа зам тавиул бид нар амьдрал илүү хэрэгтэй байхгүй. Одоо хотын төвийн төвжирэл тэр урдуур явж байгаа зам ямар ч нэмэр байхгүй да. Тэгээ туул голоо бид нар ингээд бохирдуулах гэж болохгүй да. Урт хугацаанд эн чинь усаа бохирдуулчих юм бид нар ингээд усгүй яаж амьдрах юм чи айгүй хэцүү. Тэгэхээр өгний төслөө ерөөсөө эргэж харахгүй бол одоо бол. Яг гоо ийм байхгүй. Нэгдүгээрт те тэр чинь нэг дандаа ингээд усан бороод цутгаж идэг те Европын орнууд те ингээд чиглэг орнуудтай бид нар харьцуулахын аргагүй. Тэнцэн гол мөрнүүд нь бол ерөөсөө километрийн өргөн байдаг. Тэр бол усууд ерөөсөө байж байдаг орнууд байхгүй да. Гэтэл Улаанбаатар ч өөрөө Монгол улсын тэр аяараа ингээд цөлжилтэд автцсан хуурай болж байгаа. Тэгээ цорын ганц туул гол байгаад байгаа шүү дээ. Жилд одоо усан багсаад арьсаал байна. Гэтэл бид нар туулынхаа хэрэгээр зам тавина гэдэг чинь байж болохгүй да. Чинь бид нар ганц байгаа голынхаа хэрэг дээр 50 амарч тугалдаг баймаар байна. Туулынхаа хэрэг ингээд зам болгоод явж байгаа тэрнийг больсон ус зөндөө байгаа шүү дээ. Парис байна, Сөүл байна, тэ Норвег байна, Нидерланд, Германч байна, тэ. Одоо хамгийн сүүлийн жишээ юунд баха? Германы Райн мөрний ирэг дээр Нюрнберг хот биш. Штутгарт хот болоо. Голынхаа эргээр хурдын зам байсныг буулгаад хүмүүсийн аялал жугаадаг орчин болгосон. Одоо ийм шийдлүүд зөндөө байхад бид нар улс орнуудын алдсан болгон руу тэрний араас улсын нөхөх болгон руу гიშгэд явж унаад явж болохгүй. Бид нар бусдын жишээ суралцах хэрэгтэй байхгүй. Гэхдээ одоо ийм байхгүй. Энд одоо ингэ эсвэргүүц тэмцэж байгаа хүмүүстэй ирээвэр амьдэрдэг нэг ч хүн байхгүй. Тэр биднэрт бол огт хамаа байхгүй. Тэр байрны үн уннуу яануу тэр хайлууд одоо тоос шоронд автнуу дуу чимээнд бид нар бол мэдгүй тэр тэхэл байлгүй. Бидний асуудал бол энэ туул голоо энэ сая 700 мянган хүний амьдарч байгаа том хотын ундны усны асуудлыг тэгж гомоо хандж болохгүй да. Ундны усаа бохирдуулчих юм бол бид нар ирээдүйд усгүй яах юм. Энэ хотоо одоо усгүй очоод одоо нүүхэл хэрэг гарна үстэй. Энэ чинь маш өндөр хохиролтой төсөл болох гэдэг. Энийг л бойл гэж байгаа байхгүй. Энэ чинь зөвхөн Улаанбаатарчууд бас биш. Мэдээж хэрэг яг зөв үнэ хэлж байна. Энэ чинь ерөөсөө Улаанбаатараас гараад 600 км ингээд 5 аймгийн нөхөр явж штеп. Энэ чинь тэрнээс дандаа хүн амьтан усалж байгаа штеп. Зэрлэг амьтын зүрт ууж байгаа тий. Гэтэл усан бохирчом яах юм бэ? Тэр хүмүүс чинь бүгд хордно үстэй. Чи мэдээж хэрэг одоо орчны бохирдлоос болоод Монгол улс ч хор тавдрынхаа үхлээр бол дэлхий дээр бол эхний тавт орцсон явж байгаа шүү дээ. Чи мэдээж хэрэг ингээд агаар орчны усны бохирдол бол маш өндөр байна. Хүмүүсийн амьдрал ч муугар нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар усаа хайрлах хэрэгтэй байхгүй да.